Сайн байцгаана уу? За энэ удаад мэдээгүй жилийн өмнөх үзлэгийн талаар ярих гэж байна. За мэдээгүй жилийн өмнөх үзлэг гэдэг бол хаалгааны туршид бид нэр мэдээгүй жилхийг хэрхэн удирдах, хаалгааны дараа хүндрэлээ сэргийлэх, эрсдлийг тооцох гэх мэтчлэн маш ач холбогдолтой байдаг. Ялангуяа хаалгааны олон хавсарсан өвчтэй байх, эмчлүүлэгч маань олон хавсарсан өвчтэй байх гэдэг бол хүндрэлийг дагуулж идэг байгаа. Энэ удаад зүрх судасны талаас эрсдлийг тооцох талаар ярилцъя. За зүрх судасны талаас хүндрэл илэрсэн тохиолдолд non-cardiac surgery-гийн дараа 30 хоногийн хугацаанд нас барах магадлал 45% байдаг. Тэгэхээр энэ бол нэлээд өндөр тоо. Тийм учраас Европ болон Канад Америкийн зүрхний нийгэмлэгүүдийн гайдлайныг бол бариад явдаг байгаа. Энэхүү гайдлайн дээр бол хаалгааны үеийн time болон surgical risk-ийг бол тодорхойлж өгсөн байдаг. Нэгэн яралтай хаалгаа гэдэг бол амьд хэнсэн учраас хаалгааны өмнө ямар нэгэн үнэлгээ хийх боломжгүй. Хаалгааг бол 2 цагийн хугацаанд ороод дуусгах ийм хаалгаа хэлдэг. Гэтэл яралтай хаалгаа гэдэг бол бид нэр хаалгааны туршид гарч болох томоохон cardiovascular event буюу таагүй нөхцөл эсвэл post-operative complication-ыг бууруулах зорилготой тийм үнэлгээ хийх шаардлагатай байдаг гэсэн үг. Маш хурдан яралтай хийгээд тэгээд 2-24 цагийн хугацаанд бол хаалгааг орох шаардлагатай байдаг хаалгаа хэлдэг байна. Харин time sensitive гэдэг нь болохоор бид нэр хаалгааны дараа ямар нэгэн байдлаар сөрөг таагүй нөхцөл байдал үүсэхгүйгээр хаалгааны өмнө үзлэг хийгээд менежмент хийгээд 3 сарын хугацаанд бол орох боломжтой хаалгааг time sensitive гэж нэрлэдэг. Харин төлөвлөгөө хаалгаа гэдэг бол бүрэн мэдээгүй жилийн өмнө хаалгаа менежмент хийгээд үнэлгээ хийгээд эрсдэл хүндрэл баг гарна гэдэг completely бид нэр үнэлгээ хийгээд тэгээд хаалгаа орох гэж байгаа бол энэ төлөвлөгөө хаалгаа болно. За харин хаалгааны эрсдлийг болохоор low risk болон эрсдэлтэй гэдэг хоёр ангилж байгаа. Ер нь бол эрсдэл багтаа гэдэг бол major adverse cardiovascular event бол тохиолдох магадлал 1%-аас бага бол бага. Эрсдэлтэй гэдэг бол 1%-аас дээш байхыг эрсдэлтэй гэж үнэлээд үндсэндээ хоёр ангилдаг гэсэн үг. 2014 оны Америкийн зүрхний нийгэмлэгээс болохоор яралтай хаалгаа байгаа тохиолдолд бид нар амьд хэнсэн байгаа учраас шууд орох зөвлөмжийг өгчээсэн байна. Гэтэл бусад тохиолдлуудад бол заавал коронary синдром байна уу, зүрхний дутагдал байна уу, эсвэл аритми байна уу, судасны асуудал байна уу гэдгийг үнэлээд хаалгааг хойшлуулах recommend хийдэг байна. Гэхдээ бид нар бол яг уу энэ хаалгааг хойшлуулахдаа тодорхой эрсдлийн үнэлгээ гэдэг юм хийдэг. Энэ эрсдлийн үнэлгээ нь болохоор American Colleges гаргасан энэ surgical risk calculator-аар үнэлээд эсвэл RCRI үнэлгээгээр үнэлдэг байна. За энэ surgical risk calculator нь болохоор 1%-аас дээш гарах юм бол энийг эрсдэлтэй гэж үзээд хаалгаа эрсдэлтэй байна. Харин RCRI индекс дээр болохоор 2 оноо ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд бол эрсдэлтэй байна. Хэрвээ энэ үнэлгээгээр эрсдэлтэй гэж үзээг бол хаалгааг орё гэдэг recommend хийдэг байсан байна. За мөн энэ guideline дээр бол functional capacity-г үнэлээд тэгээд хаалгаа орох эрсгийг бол шийддэг. Энэхтэй бол med оноогоор үнэлээд 4-өөс дээш байх юм бол энэ хаалгааг орох боломжтой. За энэ functional capacity үнэхээр 4-өөс дээш гарсан тохиолдолд мөн стресс тестинг гэдэг зүйлийг хийдэг ба энэгээр хаалгааны эрсдлийг тооцож мөн гаргадаг байсан байна. За RCRI үнэлгээ гэдэг нь юу вэ гэхээр нийтдээ 6 үзүүлэлтүүдийг үнэлээд үзлэг хийгээд үнэлээд эрсдлийг нь тооцно гэсэн үг. Тэгээ оноо өгсөн дээрээс бид нэр түрүү 2-оос дээш байх нь өөрөө эрсдэлтэй гэж үнэлдэг байна. Энэ нь өөрөө хаалгааны туршид кардиоваскулар талаас ивент таагүй тохиолдол гарах эрсдэл нь 7.9% байдаг байна гэдэг тооцооллыг бол гаргаж ирдэг байх нь. Харин surgical risk calculator болохоор зэрэг линкээр ороод тухайн орох байгаа хаалгааныхаа процедурыг оруулж өгөөд тэгээ бусад мэдээллүүдийг оруулж өгсөнтэй холбоотойгоор маш олон outcome буюу үр дүнуудыг гаргаж ирдэг. Хаалгааны дараах гарах хүндрэлүүдийг тооцож хуваар илэрхийлдэг бөгөөд энэ хаалгааны дараа орох хоногийн хүртэл тооцож гаргаж ирдэг калькулятор байгаа. За энэхүү калькулятороор эрсдэлтэй RCRI эрсдэлтэй гэж үзэж байгаа бол заавал бид нэр functional capacity-г мөн үнэлээд медээр үнэлээд минутанд 3.5 литр кг-аар бодоод үнэлнэ гэсэн үг. Ерөнхийдөө бол энэ харьцангуй бас субъектив учраас тухайн хүнийг үнэлгээд бас нэгэн сул тал болж өгнө. Тийм учраас энэ DAS гэдэг Duke Activity Index-ийг мөн recommend болгож байна. За med үнэлгээг бол Монголд бол ерөнхийдөө хаалганы туршид бол үнэлгээ болгоод хэрэгжилж байгаа. Харин Duke Activity Status Index гэдэг энэхүү ойлголт нь болохоор зэрэг харьцангуй бас ховор
байж магадгүй. Ерөнхийдөө бол энэ DAS score нь болохоор 0-58 оноогоор үнэлэгддэг. Нийтдээ нэг 12 одоо асуултуудыг асуугаад бид нэр энэхүү оноо 34-өөс дээш байх юм бол одоо тухайн хүн functional capacity хангалттай байна гэдэг дүгнэлтийг гаргадаг байна. За эндээс болохоор харьцангуй бас бутархай тоогоор илэрхийлэгддэг. Тэгээд янз бүрийн оноогоор илэрхийлдэг учраас бас чийжлэхэд төвөгтэй байж магадгүй. Эндээс болохоор хэрвээ одоо хамгийн их онооноос нь асуугаад тэгээ 34 ба зааг дээрээс нь доош хасаад явбал надад арай амар санагдаад идэг. Ер нь бол 8 7.5 гэх мэтлэн оноонууд байгаа учраас ер нь 58.2-оос хасаад тооцоод явбал илүү амар байдаг. Хамгийн түрүүнд богино зайд гүйж чадах уу? За дээрэс нь одоо бид нэр хүнд гэрийнхэн ажлыг хүнд ажлууд ингээ хийдэг үү гэх мэтлэн энгийн байдлаар өөрт нь харьцангуй ойр байдлаар асуугаад өгөөд үнэхээр энэ хоёрыг хийж чадахгүй байх юм бол жишээлбэл 58.2-оос 8-ыг гасаа 50.8 гэж тооцоод явбал илүү одоо цаг бас хэмнэх боломжтой. За дараагийнх нь болохоор одоо эдгээр спортер хичээлж чадах уу, ингээд тоглож чадах уу гэх мэтчлэн ингээд харьцангуй энгийн асуудлуудаар асуугаад яваад тэгээ гинцэндээ энэ дөрвөн асуултад алинд нь чадахгүй байх юм бол энэ нь 34-өөс доош болоод буучж байгаа. Тэгээ тийм тохиолдолд бол бид нар данс үнэлгээ 34-өөс бага байна. Functional capacity хангалтгүй байна гэж үнэлэх боломжтой байдаг. За functional capacity assessment-ийг бол 2024 оны Америкийн зүрхний нийгэмлэг дээр үнэлэхдээ moderate recommend гэж үнэлсэн байгаа. Энэ нь болохоор биднэрт бол яг хангалттай одоо бүрэн датан дээр илэрхийлээгүй ч гэсэн DAS үнэлгээг бид нэр хаалганы одоо эрсдлийг тооцоход боломжтой юм а гэдэг recommend бас хийж байна. За functional capacity дээр бол бид нэр одоо 34-өөс дээш, MET 4-өөс дээш байх юм бол хангалттай functional capacity байна. Түүнээс доош байх юм бол тухайн хүн төвөгтэй байх боломжтой байна гэдэг зүйлүүдийг хэлдэг. Ер нь бол энгийнээр бол 4 давхарчдаар гарч чадах уу, 2 давхарчдаар гарч чадах уу гэх мэтчлэн асуултуудыг асуудаг. За зарим их сурвалжууд дээр бол ер нь бол MET 4-өөс дээш, эсвэл DAS 32-оос дээш, MET 6-аас дээш гэх мэтчлэн одоо янз бүрийн threshold-ууд бол байдаг. 2017 оны одоо Канадын зүрхний нийгэмлэгээс гарсан гайдлайн дээр бол одоо яралтай хаалга байх юм бол бид нэр одоо амьд хэлсэн учраас орох одоо хаалгаа орно. Гэхдээ одоо 65-аас дээш настай эсвэл 18-аас 64 насны хооронд cardiovascular disease онцлогдсон ийм хүнд бол хаалгааны дараа тропонин одоо үзээч гэдэг зөвлөмжийг өгж исэн байна. За тэгээд яралтай хаалганы үед бол ялангуяа одоо төвчрэлтэй cancer surgery орох гэж байгаа, hip fracture surgery орох гэж байгаа ийм тохиолдлуудад бол одоо бид нэр зөвхөн одоо нөгөө cardiac unstable байгаа. Тэгээд pulmonary hypertension байгаа ийм төвчдлүүдэд бол үнэлгээ хийгээч. Тэгээд түрүүний хэлсэнчлэн тропониныг бас үнэлээч гэдэг зөвлөмжийг хүргэж исэн байна. За тэгвэл энэхүү одоо гайдлайн дээр болохоор зэрэг одоо perioperative cardiac risk-ийг үнэлэхдээ NAS болон RCRA үнэлгээ болон cardiovascular disease-ийг үнэлээд 65-аас доош настай ямар нэгэн одоо RCRA үнэлгээнд дээр 0 оноо аваад өмнө нь одоо cardiovascular disease онцлогтойгоо тохиолдолд хаалгаг орё гэдэг зөвлөмжийг өгж исэн байна. Үүн дээр бол одоо 2014 оны Америкийн зүрхний нийгэмлэг дээр байгаагүй зүйл нь юу вэ гэхээр энэ natriuretic peptide-ийг үнэлэх. За энэ одоо low risk байх юм бол бид нэр хаалгаг орё гэх мэтчлэн энэ зөвлөмжүүдийг бол оруулж ялгаатай зүйл нь энэ байна. За тэгвэл энэ одоо natriuretic peptide бид нэр үзээд 100 болон 200 хооронд байлаа гэхэд одоо эрсдэл нь бол 0.6 0.7 та байх байна гэх мэтчлэн үнэлгээ хийдэг. Гэхдээ ер нь бол 2024 оны одоо Америкийн зүрхний нийгэмлэг болон Miller дээр бичигдснээр бол хаалгааны өмнө хаалгааны дараа natriuretic peptide-ийг үнэлэх нь бол одоо энэ одоо хаалгааны дараах 30 180 дахь хоног дээр бол ямар нэгэн хамааралгүй байна гэдэг үнэлгээг бол бичсэн байна. Тэгэхээр ер нь бол шаардлагатай selected team patient-үүд дээр хийнү гэхээс яг шууд хүн болгон дээр хийн гэсэн ойлголт бас биш байгаад байна. За харин энэ 2024 оны Америкийн зүрхний нийгэмлэг дээр болохоор энэ нь moderate recommend болгож орж ирсэн. Энэ дээр болохоор cardiovascular disease дээ. За тэгээд 65-аас дээш настай, 45-аас дээш настай тухайн хүнд одоо
симптом буюу шинж тэмдэг өгч байгаа ийм хүмүүс төр бол энэ шинжилгээнүүдийг хийх нь бас ачаал бүгдэлтэй байж болох юм а гэдэг зүйлүүдийг хэлж байна. Харин тропонины хувьд хэм бол хүн болгон дээр тропонин үзэх шаардлага бол байхгүй. Ер нь бол хаалгааны өмнө болон хаалгааны дараа үнэлэх болон хаалгааны туршид ямар нэгэн байдлаар acute өөрчлөлт гарсныг үнэлэх зорилгоор бол тропониныг хэрэглэх боломжтой буюу weak recommend болгож оруулж ирсэн байна. За тэгвэл 2022 оны Европын зүрхний нийгэмлэгээс гаргасан одоо recommend дээр болохоор гайдлайн дээр болохоор нийтдээ түрүүний одоо cardiac эхлээд тайминг үнэлж байгаа. Дараа нь болохоор хаалгааны үеийн одоо surgical risk-ийг үнэлээд гэтэл энэ зөвлөмждөр болохоор юу орж ирсэн бэ гэхээр хаалгааг өөрөө нь low risk болон intermediate high гэж ангилаад хаалгаа орох орохгүй юу гэдгийг шийдье. Low risk хаалгаа байх юм бол ер нь бид нэр одоо хаалгааг орох боломж байна. Гэтэл intermediate байх юм бол энэ дараах нэмэлт шинжилгээний functional capacity болон ECG гээд биомаркерыг үнэлье. High risk байх юм бол заавал бид нэр одоо зүрхний эмчийн консалт авах шаардлага байна. Зүрхний эмчийн консалт аваад цаашдаа одоо TE хийх болон стресс имэйжинг хийх нөхцлүүдийг бол бодож болох юм а гэдэг зөвлөмжүүдийг өгч ирсэн байна. Тэгэхээр энэ low risk болон одоо intermediate болон high risk дээр болохоор ямар хаалганууд одоо 2022 оны гайдлайн дээр байсан бэ гэхээр ер нь бол одоо intermediate нэр нь авч үзэх юм бол өдөр тутамдаа одоо ордог холецистектоми хаалганууд байна. За ер нь бол одоо харьцангуй бас өдрийн тутамдаа хийдэг яралтай хаалгануудыг тоод ордог одоо хаалганууд бол багтсан байгаа. За high risk дээр бол дандаа одоо судас болон одоо трансплант хаалгануудыг бол багтааж өгсөн байна. За тэгвэл 2024 оны Америкийн зүрхний нийгэмлэгийн дээр recommend хийж байгаа зүйл нь юу вэ гэхээр frailty байдлыг бол 65-аас дээш настай хүмүүст ялангуяа үнэлэх гэсэн одоо зөвлөмжийг өргөж байна. Гэхдээ бол үнэлгээний хэрэгслүүд нь бол дараах байдлаар байна. Гэхдээ алийг ч хэрэгжилж болно. Гол нь бид нэр frailty-г үнэлснээрээ хаалгааны дараа одоо хүндрэл гарах эрсдлийг нь бас үнэлэх бас нэгэн одоо зөвлөмж болоо явж байгаа. За clinical frailty scale-ийг бол бид нэр хаалганы өмнөх үзлэг, мэдээлжүүлгийн үзлэг дээр бол үнэлээд note хийх шаардлагатай. Одоо тухайн хүний байр байдал, өөрөөс нь өдөр тутмын үйлдэлийг энгийн байдлаар асуугаад, айлгалгүйгээр асуугаад тэгээд энэ frailty буюу одоо чадвах амьдралын тэр итвэх нь ямар байгаа вэ гэдгийг үнэлэх боломжтой байдаг. За тэгвэл одоо Америк болон Канада, Европын зүрхний нийгэмлэг дээр бол одоо RCRA үнэлгээ. Тэгээд Америкийн одоо коллежээс гаргасан surgical risk calculator болон mega risk calculator-ыг бол ингээ хэрэглээч гэдэг зүйлийг бол бүгд recommend хийж байна. Risk calculator дээр болохоор RCRA, functional capacity, frailty, biomarkers-ыг авч үзэх нь чухал байна гэдэг зөвлөмжийг бол 2024 оны Америкийн зүрхний нийгэмлэг болон Miller дээр мөн бичсэн байна. За тэгвэл бид нар яг одоо эрсдлийг үнэлсэн ч гэсэн диагностик тестинг хийх нь бас аюул чухал байгаад байна. Ингэхдээ одоо 12 холболтоор зүрхний цахилгаамжлыг хийх, зүрхний цахилгаан бичлэг хийх гэдэг бол тодорхой нэг selected байгаа аритмцээ, peripheral arterial disease байгаа, cerebrovascular disease байгаа энэ өвчтнүүдэд хийх нь өөрөө moderate recommend байна. Тэгэхээр бид нэр хүн болгонд одоо шаардлагатай шинжилгээ хийх бол шаардлагагүй гэж үзэж байгаа. Яа тэгэхээр 2024 оны одоо энэ зүрхний нийгэмлэг дээр зүрхний одоо Америкийн зүрхний нийгэмлэгийн гаргасан энэ зөвлөмждөр ер нь бол бид нэр over screening хийхээс зайлсхийх хэрэгтэй, over treatment хийхээс зайлсхийх хэрэгтэй гэдэг зүйлүүд бас бичигдээд байна. Тэгэхээр ер нь бол 12 холболттой зүрхний цахилгаан бичлэгийг asymptomatic болон low risk surgery дээр бол routinely хийгээд авах ер нь бол шаардлага байхгүй гэж зөвлөсөн байна. За харин одоо бид нар бол ялангуяа тухайн хүнийг жишээлбэл одоо шинээр dyspnea байгаа, эсвэл бодит үзэлгээр зүрхний дутагдaltaй байгаа, ventricular dysfunction байгаа ийм өвчтнүүдэд бол left ventricular function гэдэг зүйлийг үнэлэх нь өөрөө truly moderate truly одоо recommend болгож байна гэдэг зүйл бол чухал байгаад байна. За тэгэхээр ямар нэгэн байдлаар одоо шаардлагатай өвчтнүүдэд left ventricular function-ыг үнэлээд диагноз одоо хийх нь чухал ачаал бүгдэлтэй байна. Гэтэл 2014 оны Америкийн зүрхний нийгэмлэгийн гайдлайн дээр бол
яг стресс тестинг гэдэг бол ач холбогдолтой байсан. Бид нар functional capacity-г үнэлээд стресс тестинг хийгээд хаалгаа орох орохгүй илэрхийлдэг байсан бол энэ 2024 оны зүрхний нийгэмлэгийн зөвлөмжөн дээр болохоор одоо functional capacity poor эсвэл одоо юу гэдэг муу байгаа энэ хүмүүс дээр ер нь бол weak recommend буюу бид нар хийх шаардлага байхгүй гэдэг зөвлөмжийг бол хүргэж байна. Тэгэхээр зөвлөмжийг хүргэж байна. Гэтэл яг хангалттай functional capacity-ийн хангалттай байгаа нөхцөлд бол no benefit буюу ерөөсөө ямар ч тийм давуу тал байхгүй учраас энийг хийх шаардлагагүй гэж үзэж байгаа. Тэгэхээр ер нь бол одоо мет үнэлгээнд 4-өөс доош гарсан, даас нь 34-өөс доош гарсан тохиолдолд бол бид нар стресс тестинг хийгээд авах шаардлага бол байхгүй байна. Тэгэхээр энэ мета анализ судалгааны үр дүнгээр болохоор ер нь бол стресс тестинг позитив байгаа тохиолдолд хаалгааны одоо кардиак хаалганы дараа хүндрэл, нас баралт энэ нь одоо 2.4 дахин позитив байгаа тохиолдолд 2.4 дахин, негатив байгаа тохиолдолд 0.4 дахин одоо эрсдэлтэй байна гэдэг судалгаануудыг бол энэ Miller дээр бичсэн байна. Тэгэхээр дараах нөхцлүүдэд бид нэр одоо стресс тестинг хийж болохгүй гэдэг зүйлүүдийг бас бодолцох хэрэгтэй. Ер нь эсрэг заалтууд бас байгаад байна. За харин энэхүү одоо диагностик тестинг хийхэд хамгийн одоо алт стандарт гэж үзэж байгаа зүйл нь юу вэ гэхээр cardiopulmonary exercise testing байгаад байна. Энэ нь болохоор физиологийн тэр респонсыг бол одоо үнэн байж хамгийн боломжит байдлаар биднэрт гаргаж өгд юм байна. Энэ нь болохоор тухайн үндэ маск зүйлгээд тэгээд одоо хүчил төрөгчийн хэрэгцээ болон exercise хийсний дараа тухайн хүний одоо cardiopulmonary exercise testing байдлаар ингээ гаргаж ирд юм байна. Энийг бол яг миний хувьд бол хийж байгааг таарч байгаагүй. Харин энгийнээр бид нэр энэхэн шинжилгээнд дээр болохоор одоо threshold нь бол 910 мл минут килограмм байгаа таахгүй. Гэтэл энгийнээр бид нэр өдөр тутамдаа яаж тухайн хүнийг энэ тестгүүгээр ингээд үнэлэх боломжтой гэдэг вэ гэхээр ер нь бол 6 минутын алхалтын тест гэж байдаг. Энэ нь 6 минут алхуулаад тухайн хүнийхээ одоо алхсан зайг нь үнэлээд хангалттай байна уу гэдгийг үнэлдэг тест байгаа. Энэ нь болохоор илүү энгийн одоо ашиглахад хялбар үнэлгээ хийхэд энгийн байдаг байх нь байна. За харин Miller дээр бичигдсэнээр бол одоо бид нар яг дунд эрсдэлтэй хаалгаа non cardiac surgery орох гэж байна. Тийм тохиолдолд бол зөвхөн RCRI үнэлгээгээр одоо үнэлгээ хийх нь бас дутагдaltaй байх боломжтой. Хэрвээ одоо cardiac complication-ийн өрцөн зэрэгэлэлтийг ингээд сайжруулах гэх юм бол coronary computed tomography, angiography гэдэг шинжилгээг хийх нь бас ач холбогдолтой байна гэдэг зөвлөмжийг хүргэж байна. Гэтэл 2024 оны Америкийн зүрхний нийгэмлэг дээр болохоор бид нэр одоо functional capacity одоо муу гарсан тийм med нь бага, даас нь 34-өөс бага ийм тохиолдолдод буюу одоо perioperative cardiovascular event риск нь аягүй өндөр байгаа тохиолдолд бол одоо энэ шинжилгээ хийхийг зөвлөж байна. Гэхдээ энэ weak recommend байгаад байна гэдэг зөвлөмжүүдийг бас төлөвлөсөн байна. Гэтэл одоо юу гэдэг хангалттай functional capacity байгаа тохиолдолд бол энэ ямар нэгэн давуу тал гэдэг юм бол байхгүй байна. За тэгвэл одоо invasive coronary angiography гэдгийг бас хийх нь алт стандарт байх боломжтой гэдэг зүйлийг өндөр эрсдэлтэй хаалганы үед бол ингээ Miller дээр зөвлөж байгаа боловч яг 2024 оны одоо Америкийн зүрхний нийгэмлэг дээр болохоор бид нэр invasive coronary angiography хийх нь бол not recommended гэдэг зүйлийг бол гаргаж ирсэн баа. За тэгвэл 2024 оны энэ Америкийн зүрхний нийгэмлэг өөрөө юу одоо чухалчилж гаргаж ирж байгаа вэ? Энэхүү схемийг бол ингээд тайлбарлахыг хичээнэ. За энэ болохоор зүрхний одоо cardiovascular risk factor болон disease symptoms байхгүй тохиолдолд хаалгааг орё. Байгаа тохиолдолд яралтай юм уу, яралтай биш юм уу? Нэгэн яралтай тохиолдолд бид нэр хаалгааг орхоос арга байхгүй. Энэ амьд тэнцсэн учраас орхоос арга байхгүй. Нэгэн яралтай биш бол бид нэр одоо 2014 оны одоо гайдлайн дээр байсанчлан дараах эрсдлүүдээ үнэлээд ийм эрсдлүүд байгаа тохиолдолд одоо олон эмч нартай зөвлөгөө хийнэ гэсэн үг. Хэрвээ энэ эрсдлүүд байхгүй тохиолдолд бол бид нэр дахиад нөгөө үнэлгээнүүдээ риск калькулятор хийгээд одоо хаалгааны туршид том хэмжээний одоо таагүй байдал үүсгүү, таагүй ивентэд үүсгүү гэдгийг үнэлэх шаардлага гардаг. За тэгвэл тэр эрсдлүүд нь аль аль нь байхгүй тохиолдолд хаалгааг орё. Харин одоо тэр эрсдлүүд байхгүй. Гэхдээ ер нь бол одоо тэр нөхцлүүд бол байхгүй.
эрсдэлтэй гэж үнэлж байгаа бол бид нэр 12 холболтой ECG гэдэг үзье. Asymptomatic байна уу, cardiovascular disease онцлогдоогүй хүн байх юм бол бид нэр 12 холболтоор хийгээд үзье. За дээрэс нь үргэлжлүүлээд одоо functional capacity-г үнэлье. Functional capacity нь медэн 4-өөс бага, 10-34-өөс бага байна уу? Үгүй гэх юм бол хаалгаа оръё. Харин одоо тийм байх юм бол бид нэр дахиад одоо make a decision хийн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр хэрвээ тийм нөхцөл бол байгаад тухайн хүн одоо procedure нь тийм эрсдэлтэй non-invasive treatment хийж байгаа ийм тохиолдолд бол окей, асуудалгүй. Гэтэл зарим тохиолдолд бид нэр эрсдэл айгүй өндөртэй байгаад байна. Хэд хэдэн эрсдлүүд байгаад байна гэх юм бол тухайн хүндээ одоо moderate severe vascular stenosis, cardiovascular disease байгаа тохиолдолд бол яхаа хийж үзье гэдэг зөвлөмжүүдийг бол хүргэж гин. За тэгвэл хүргээд тэгээд бид нар дахиад functional capacity-гаа үнэлээд үнэхээр тийм ээ одоо 34-34-өөс бага, медэн 4-өөс бага гэх юм бол дахиад үнэлгээ хийнэ гэсэн үг. Үнэлгээ хийхдээ biomarker-ыг ашиглана гэсэн үг. Ер нь бол одоо natriuretic peptide бол ерөөхдөө moderate recommend байгаа. Харин одоо troponin бол хаалганы өмнөх болон хаалганы дараа үзээд одоо хаалганы туршид ямар нэгэн event тохиолдсон уу гэдгийг илүү үнэлэх зорилготой байгаа. Тэгэхээр ер нь бол weak recommend байгаа. За тэгвэл biomarker нь хэвэн байх юм бол хаалгаа оръё. Хэрвээ асуудалтай байх юм бол бид нэр одоо зөвлөгөө хийнэ. Зөвлөгөө хийхдээ одоо TE хийх үү, эсвэл стресс тестийг хийх үү гэдгээ шийдэж хаалгаанд оруулахгүйгээ шийднэ гэсэн одоо зөвлөмжүүдийг бол өгч байна. Тэгэхээр ерөнхийдөө бол бид нэр хаалгаа орохгүй байдлыг бол энэхүү схемийг дагаж ерөнхийдөө орно гэсэн үг. Яг хаалгаанд тухайн хүн эрсдэлтэй байгаа тохиолдолд нэгэн яралтай хаалгаа биш байгаа тохиолдолд энэ үнэлгээнүүдийг хийхгүйгээр орно гэдэг бол нэлийн том хүндрэлүүдийг дагуулна. Тэгэхээр энэхүү одоо схемийг бид нэр дагаж болох юм байна. За тэгээд та бүхэн ер нь энэхүү одоо зүрхний талаас өөрчлөлттэй тийм өвчин байгаа онцлогдсон ийм хүмүүс төр хаалгаа орё гэх юм бол ямар зөвлөмжүүдийг дагдаг вэ? Энэ болохоор миний л одоо уншсан үнцэг байгаа. Тэгэхээр ийм нөхцөлд одоо recommend хийдэг зүйл нь юу байдаг вэ талаар хуваалцаарай. Баярлалаа.